За байна та. Зөвсөн шаардлагын хариуг яахаар болсон бол юу гэж байна? За одоо бид нарын өгсөн 24 цаг энэ үрээ дууссан. Тийм учраас бид нар одоо ерөнхийлөгчийн тамгын газар болоод ерөнхий сайдын тамгын газраас шаардлагын хариуд одоо ямар арга хэмжээ авч хэрэгжилж өгч байна вэ? Бид хэдий хугацаатай хүлээх ёстой вэ те? Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд та нарт хэдийн хэмжээний хугацаа орох юм бэ? Тэр хугацаагаа дуустал бид хэд хоног хүлээхээ одоо энэ мэдгээр ирсэн. Дээрээс нь бидний өгсөн тавьсан шаардлагаас одоо хэдийг биелүүлж чадах юм, хэдийг биелүүлж чадахгүй. Яг одоо үнэндээ ерөнхийлөгч Монгол улсын хэмжээнд энэ говьчүүдэд тохиолдоод байгаа, монголчуудад тохиолдоод байгаа энэ уу гашуу, энэ олон 100 зовлон бидэнтэй хамт хуваалцах юм уу, гүм үү? 30 жилээр энэ говийн бүсэд энэ лиценз олготыг зогсоох шийдвэр гаргах юм уу, гүм үү гэдгийг бид нар энэ сонсохоор ирээд байна. Үнэхээр нөхцөл байдал тийм. Одоо бид нар соён гэгэрлэр яаралтай хувьсгалаа хийхгүй бол гадныхны ямар ч тоглоом болж болно. Дээрээс нь дотооддоо ямар ч муслаг үмэн самун болж болох байхгүй юу. Тэгэхээр энэ засгийн газар заавал энэ Сүхбаатарын талбай дээр цус үцгийг хүсэж байгаа бол бид цусыг үзүүлнэ. Заавал цогцос хүсэж байгаа бол бид нар цогцыг өгнө. Өөр арга байхгүй. Тийм учраас ардгийн хэлхтэй соён гэгэрлэгч ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөтэйгээр төрийн захиргааны болон бусад бүх байгууллагуудаар дамжиж төрийн бус байгууллагуудтай хамтарч энэ ажлыг сайдруулж зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг тэр гэрлийн хувьсгал тэр дагуу малчид түрээд ирлээ. Одоо тэгэхээр зэрэг энэ ерөнхийлөгч маань ч гэсэн энэ улсын хурлыг тараахыг хүсээд байна. Өөрөөр хэлбэл энэ дээрмийн захиалгат ажлыг хиймээргүй байгаа байж болно шүү дээ. Тийм биз дээ. Монгол улсын ерөнхийлөгч уу хөрсөд Батны шашны сүм хийдэгдийн төлөөллүүдэд зөвлөсөн ёсоор Монголын Бурхан шашны их чуулганы 2021 оны 12 сарын 29-нд зарлан хурлдвал шашны бодлого шийдвэрийг тодорхойлохыг шаардж байна. Тэгвэл тэр ерөнхийлөгч нь ч энийг хүсэхгүй байна. Тэр дээрмийг хүсэхгүй байна. Улсын хурлын гишүүд нь ч хүсэхгүй байна. Ард түмэн ч хүсэхгүй байна. Явж хүсээд байгаа нь гандангийн ламнаар болоод байна гэдэг дээрээс. Одоо оюутлагыг захиалгын станц барьж одоо Монголоос хангах гэж байгаа гээд маш олон төрлийн сайн сайхан ажлуудыг хийж байгаа засаг төрийн ажлыг бас ойлгож ухаарч мэдрэх хэрэгтэй юм гэж би ингэж боддог. 90 сүүлийн хэдэн жилд бол монголчууд дэлхий дээр байхгүй ухаан гаргалаа. Манай засаг төрд бол би баяртай байгаа. Дэлхийд байхгүй ухаан зарж хамбалтан Монголын төрөөр оюу толгойг цөлмүүлээд дуусч байгаадаа маш их баяртай байгаа юм байна. Харин та үүнд баярлж байна уу? Монголчуудын гараар гадныхан оюу толгойг цөлмөө дуусч байгаа нь баярлахаар зүйл мөн үү? Тэгвэл ганцхан бараг л энэ уул уурхайг ухуулах гээд байгаа цорын гац хүчин чинь энэ гандан болж хувираад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр зэрэг за 10 оноос танай гал үндэстэй холбоо байгуулагдаад 11 оноос улсын хурал тараа гэдэг шаардлага тавьсан. Холбооны тэргуун зорилго нь улсын хурал засгийн газрыг тарааж намгүй сонгуулийг явуулах юм. За тиймдээ ч ард түмний дунд санал асуулга явуулж ээлжид бус намгүй сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм аа. Жил болгоо энэс 10 оноос улам л улсын хурал тар гэдэг хүчин хүсэлт шаардлага их байсан шүү дээ. Яагаад гэвэл эн чинь дээрм хийгээд байна, ловер хийгээд байна. Эн чинь уул ус эвдээд байна, мөхөл суурил тариалаад байна гэдгийг хараад хэлээд тэгээд тараах гэдэг шүү дээ. За ялангуяа 18 оны үед Монгол улсын ерөнхийлөгч ингээд бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал хямралыг гэтлэн давах шийдлийг олж нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг бид шийдэж чадахгүй болжээ. Манай одоогийн тогтолцооны чадвар боломж нэгэнт бүр мөсөн шавхагджээ. Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө хөгжил цэцгэлдэд хүрсэн хүчрэг Монгол улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд эрдэмтэд судлаачид иргэд сонгогчтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаараа шүүн хэлцэх замаар тогтолцооны реформыг хийгмэн уриалж байна. Эрхэм гишүүдээ эрс шинжилэлд бэлтгэхдээ. Та их хурлыг өөрөө тар гэдэг асуудлыг тавьсан. Тарахгүй л яах вэ? Дараагийн алхам юу гэж? Үйлсгэлэн зарлах уу? Хин? Би. Та юу? Тий. Суулт зарлах уу? Тэгэл төрийн тэргүүн нь хүртэл улсын хурал өөрөө тараач гэдэг зөвшөлтсөл оруулж ирээл. Улсын хурлын гишүүн нь хүртэл чуулганыхаа танхим дээрээс улсын хурал одоо тарцгаая гэдэг зүйлийг ард иргэдэн гадаа нь одоо тараач. Их хурал тарсан улсын хурал тарах юм бол тэгэл засгийн газар хүчээр хуулиар штэ. Их хурал тарсан тохиолдолд засаг татан богдно штэ.
Тэгэхээр зэрэг бүгдээр нийт ард түмнэрээ улсын хурлыг тараа гэдэг зүйлийг шаардаад байна. Яагаад гэвэл зэрэг эн чинь улсыг сүрүүлээд эндийг хараад байна. Өөрөөр хэлбэл 10 хаар нүгэл эндээс үлдэгдээд эндийг хараад байна шүү дээ. Тэгтэл чинь за эн чинь ийм нүгэлтэй юм шүү. Хэрүүл хараал хийгээд л эн чинь улсын хурл биш улсыг хэрүүл болоод байна шүү дээ. За тэгвэл энэ хэрүүл гэдэг чинь нүгэл болдог байхгүй юу? Бурхны номоор бол хэлний нүгэл. За тэгээд тэр чинь ховл ярьж байна. Тэгээ улсыг сүрүүлэх энэ буруу бүхнийг ярьж байна. Эн чинь юунаас үүдгөө гэхээр зэрэг амин хувиа хичээх үзэл буюу буруу үзлээс бусад бүх энэ хэлний нүгэл биений нүгэл бүх юм үлддэг. Тэгэхээр зэрэг энүүнийг нь номын дагуу ийм юмаа гэж хэлээд тэгээ нөгөө тараах гэдэг хүмүүс чинь ийм байсан байж тэгээ тийм амархан тараашлаа да. Тэгээ чинь эсрэгээр нь ингэж хэлээд тэгээ ард түмэн чинь энэ байх ёстой юм шиг ингээд төрөлдөд байгааг энэ байдлыг ингээд хөндлөнгөөс нь харж байхад надад эцэстээ юу гэж харагдж байна вэ гэхээр зэрэг явж энэ улсын хурал гэдэг чинь өөрөө цэвэр гадныхан хувилдааны орон болчлоо шүү дээ тий. Яг Монголыг сүрүүлэх бүхэл гар хөлн болчлоо шүү дээ тий. Энэ гар хөлийг байлгах гээд байгаа хүчин чинь гандан энэ лам нар чинь болоод байгаа юм биш үү? Энэ Монголыг чинь сүрүүлэх гээд байгаа хүчин чинь явж лам нар дээр нь яагаад гэвэл ерөнхийлөгч нь улсын хурал тар гэсэн улсын хурлын гишүүд нь ч тараая гэсэн ард түмэн ч тараачаа гэж гадна 40,000 жагсан цугулсан тийм үү. За тэгвэл эн чинь ийм нүгэл юм аа. Ийм нүглийн үрд ийм болдог энэ болоод байна гэдэг зүйлийг тайлбарлах хэрэгтэй хүмүүс яг эсрэгээр нь ингээд заагүй юм их орлого олох нь шүү гэдэг ингээ яваад ахлаар зэрэг би эцэстээ юу гэж харж байна вэ гэхээр зэрэг энэ дээрмэл өөрийг хэлэхэд Монголыг зүйл дуусгах гэдэг гол хүчин чинь энэ шашин бурхан гэж үтээд байгаа наан чинь байна гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа юм шүү дээ. Гол нь тэр утгаар нь та нар яг энэ дээр хариуцлага асуух ёстой. Үгүй та нар биш шүү дээ. Ойлгож байгаагаар та асуух шүү дээ. За. Та асуух байхгүй. Хариуцлага. Би ойлгохгүй, мэдэхгүй тийм юм хүмүүс тэгж хэлэх юм байл гэд ингэж одоо тэр байхгүй. Мэдээд ойлгоод энэ өнцгөөс нь хараад та эднэрээс болоод байна гэж үзэж байгаа бол та тэднэрт хариуцлага тооцно. За тийм. Тэгэхээр зэрэг энэ төр би юу ярих гэж байна вэ гэхээр зэрэг би одоо ингээд хариуцлага та нэг үг хэлсэн байдаг шүү дээ. Хүүхнүүд та нарын 10 жил 20 жил яваад чадаагүй юмыг эрчүүд бид нэг хоногт 2 хоногт хийж чаднаа. Эрчүүдтэй ажиллаа өгөө гэдэг шүү дээ тийм үү? Би ч гэсэн тань дээр ихтэй ахлаар зэрэг би ийм сул дорой тий. Энд эр хүний тэр хүч сүр хүч хэрэгтэй. Тэр утгаар нь тэр сүр хүч болооч гэж би тань дээр ирсэн шүү дээ тийм үү? Анх 15 тэгээд таач гэсэн шүү дээ. Тэгээд мэдээж би өөрөө асуугаад яваад байгаа шүү дээ тийм үү? Би өөрөнд бичиг өгөөл анх 15 онд би бичиг өгөөл очиж илээсэн. За тэгэл дандаа би Монголын бурхан шашны төв ган бэрхшээлээ тэргүүн хамблам чойж амтнаа ийм нэг өргөх бичиг манай байгууллагын зүгээс барьсан байгаа. Одоо ингээд газар дэлхийг хамгаална ирээдүйн хойш үедээ бид нар ийм сэмлэгдсэн газар үлдээж болохгүй. Энүүнийг бид нар онгон жигээрэн байлгаж үлдээх ёстой. Энийгээ бид нар хайрлж хамгаалж байж энийгээ хайрлж хамгаалдаг хойч бид нар үлдээх ёстой гэдэг байдлаар хандаж байгаа улсуудыгаа энэ баабар тэргүүтээ нөгөө талд байгаасаа энэ солиорлоо энэ тэнгүүдээ галзуугийн больницынхаа тийм ээ. Тэгэхээр энэ тэнгүүд ингэж агсаж суулт хийж болдгийн бол ухаантайнууд нь яагаад эсрэг шагшаад энэ баялаг бүтээж байгаа энэ гол хүчин бидний ажилд эдгээр яахаараа саадуулж идэх ингээд сөрөөд суулт жагсаал хийж байгаа болдгоо гэдэг байдалтай нөгөө талын байр суурь байна тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын аль нь зөв шаардлага тавьж байна тийм. Тэрийн номын зүгээс тайлбарч таниулах хүчин буян нүглийг номлогч та бүхэн байж таарах нь тийм ээ буддист монголчууд юу. Тэгэхээр аль нь буян аль нь нүгэл юм бэ? Аль нь зөв үйл аль нь буруу үйл юм бэ тийм ээ. Энэ нэг хоёргүйний шийдвэрийг хэрвээ төр засагтаа өгөх юм бол төр засаг бүхнийг номын дагуу хийнэ. Яагаад гэвэл энэ төр засагч ард түмнээ сонгогдсон ард түмний төлөөлөл ард түмний үе шаардлагын тэр дагуу хийгжил таарах ийм төр засаг. Тэгэхээр энэ дээр бол ийм номын дагуу шийдвэргээд хэрвээ жавсан тэргүүтээ энэ эх орноо гэсэн эх дэлхийг гэсэн уулаас газар ширээгаа ирээдүйн хойж үеийн гэсэн энэ хүмүүсийн зөв байж тараад хэрвээ төр засаг энэ дагуу үйл ажиллагаагаа явуулна гэвэл нөгөө талаас асуулт орон гарна. Яахлаараа бид нарын буруу гэж. Энэ бүхний дагуу учир шалтгаан зүй тогтолцоор нь зүй тогтолцоог нь номлодог гол хүчний хувьд нөгөө талд тэгвэл
За та нарын үйл ажиллагаа ингээд буруу юм аа, уг углуурга нь ийм юм аа, учир шалтгаан зүй тогтлохын дагуу номын номлоод өгвөл тэднэр ч гэсэн бидний алдаа эндээ байжээ гэд энэ зөв тал руугаа нэгдэж болох тийм ээ. Ингэснээр монголчууд бид зөв энэ төр засгаан зөв замаар залуурдах, энэ шинэ хүчнээ байгуулдаг ч юм уу, шинэ үйл ажиллагаанд ямар ч байсан орох, ингэж шинжлэгдсэн сайжирсан зөв төр засагтай болох ийм байдал байж болохгүй юу? Ийм байдал байж болох юм шиг санагдаад ингээд та бүхэн тандаж байгаа маа. Хулгай хийчихэд талын ламд өгöd намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж ном уншуулж яана гэдэг биш тийм ээ. Мухар сүсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй. Одоогийн Монгол улсын ерөнхийлөгч одоогоос 8 жилийн өмнө ингэж яриад бурхны шашныг зөв хөгжүүлж энэ гэмт хэргийг талсан зогсоох хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж байсан байх юм. Харин энэ хэрэг зогссон уу аль эсвэл даамжирсан уу? Хэрвээ зогссон бол өнөөдөр миний бие гандан тэгшлийн хийдийн захиргаанд шаардах бичиг өргөөд муур багшийн үлгэр цувралдаан гаргаад эрхэм хамбал амтан таны нэр төрд халдсан эргээр цагдаа дуудагдан байцаагдаад эцэст нь таны яриаг хулгайлж хувьдаа завшсан эргээр шийдгүүлэхгүй байх байсан. Би ямар ч чим анир гаргалгүйгээр мандлын цэнхэр говьтой малаад явах байсан. Хэрвээ Монголын төр шашин нийлээд миний хүүхдүүдийн ирээдүйг хулгайлаагүй бол малчид бидний бэлчээр усыг тонон дээрэмдэж бидний тайван амьдрал амгалан их байдлыг алдагдуулаагүй бол шүү дээ. Цөм дээрэмдэж. Дар дэргэд нь ерөөхдөө энийг эсрэг тэмцээд барахгүй. Тэмцээд нөгөө тэнгэр дээшээ тэнгэр хол доошоо газар гатуу гэдэг шиг одоо туйлтчихад байгаамаа. Байгалийн эс өгсний хүчээр булаан авч хүн түчир механизмаар хөрсдөлхийг өнгөлөх нь ямар их хор хөнөөл дагуулдгийг та ер нь гадралтгүй. Ууд Монгол орны минь газар бүрт уул уурхайханд бэлчээр усаан дээрэмдүүлж сандар твцсэн малчид дотроос нь соён гэгэрэгүйгээс газар хөзөр ухлаа гэж уул уурхайхны ажилд саад хийж сайн үлийг нь ялцлаад байна уу? Эсвэл таны өмгөөлж хамгаалах уул уурхайхан дотроос нь соён гэгэрэгүйгээс энгийн малчин ардын амин зуулгыг тонон дээрэмдэж эх орноо эвдэн сүйтгэж ариун дагшин газар орныг минь аюулт хороор хордуулж ялцлаад байна уу? Хулгай тодорхой. Эзэн холбогдогчд тодорхой байхад хохирогч байхгүй гэж байх уу? Хохирогчийг байхгүй мэт байлгаж Монголын төр шашин өнөөдрийг үргэсэн. Тэдний тэмцлийг өндөр авахуулалгүй бүх талаар хавшиж авах үйл ажиллагаа хаа сайгүй явагдсан. Бурхны шашныг дураараа гажуудуулж номлох таны буруу номлол ард түмний тархийг мансууруулж амийг нь хамхиж өнөөдрийг үргэсэн. Тэр бүгдийг Монгол малчид тавьчиж өнгөрөөсөн ч тэнгэр өршөөх хэрэггүй. Угаасаа байгалийн хатуу ширүүнтэй нүүр тулж төвчж сурсан монгол малчид төвчээрийн хязгаарыг туйлдан тултал тавьжиж чаддаг. Тэгээд эцэст нь тесэрдэг. Харин тэр тесрэлт хэдэн баалын хүчтэй байхыг хамбал амтан та тооцоолон бодоорой доо. Байгалийн эс өгсний хүчээр булаан авч ирээдүйн хойч үеийн хулгайлж өнөөдрийн амьдралаа болгох энэ хулгайн хэргийн гол хохирогч нь гэвч хэмбэ? Мэдээж та бид бүгдийн үр хүүхдүүд шүү дээ. Монголын төр шашнаас үүдэх алдаа завхарлаас болж хүүхдүүд хохироо тоцорж байгаа тохиолдолд хохирлыг нэхэмжлэгч нь хэмбэ? Мэдээж үр хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж чаддаг, төрсөн үрийнхээ төлөө гал усандаж орж чаддаг ээжүүд шүү дээ. Тэд төр шашны алдаа завхарлыг чимээгүй хүлцэж өнөөдрийг хүргэсэн ч төвчээрийн хязгаар нь туйлдаан тулах цаг тесрэхгүй гэж юу? Харин тэр тесрэлт хэдэн баалын хүчтэй байхыг хамламтан та тооцоолон бодоорой доо. Магадгүй өнөөдөр би таны нүдэнд ганцаараа мэт харагдаж болно. Өтөрхөө шиг өчүүхэн юм амтныг хууль хүчний механизмаар хөнгөн амыг нь таглаж ямар ч хамаагүй аргаар нухчин дарж болно гэж та бодож байж болно. Гэхдээ энэ Монгол улсад чинь хууль үйлчилж байна. Сүм хэдэн шашныхаа уламжлалт дээгээс дотоо журмыг чанд баримтлахыг хуульчлан заасан байна. Энэ заалтыг зөрчилсөн гэмт хэргийг чинь учруулсан хор хохирол энэ Монгол улсыг сүрүүлсэн байна. Ийм байхад бидний дотоод хэрэгт хөндлөнгөөс нь оролцох хэрэг Монголын төрд байхгүй гэд дураараа авирлж юу дуртайгаан ярьж болно гэж та бодож байгаа бол хувь зээнийхэн төлөө Монголын төр түмэн шашны номлыг хянан шалгах цаг ирчил таарна. Өнөөдөр гандан хэдийн захиргаанд гол тавьж байгаа шаардлага маань юу гэхээр зэрэг за үнэн нэг л байдаг. Алт нарыг алгаараа хааж бол үннийг эзэж хаагээд тааж чадахгүй. Тийм учраас нүгэл үүдэж байгаа бол те нүглээ баг дээр нь зогсоох нь үлзий болно шүү. Одоо үнэн гэвэл ерөөсөө юм. Хамгийн бузар булаа зүйл бол хулгайчтай хөдөлгөж гүйх лам муу гэдэг. Энэ зургийг би зураагүй. Энийг та нар хичнээн худлаа гэж мэлцэхэд ард түмэн бүгдээр юм байна. Тэгтэл өнөөдөр энэ алуурчтай хөдөлгөцөд гүйж байгаа бол бүр хамгийн том хамгийн бузар зүйл гэсэн. Энэ бузраа эртхэн зогсоогоосоо гэсэнтэй бид нар энэ шаардлагыг тавьж байна.
За Чингисийн төрийг одоо бид нарт хоёр сонголт байгаа. Хятадын засгийн газрыг шүтэх юм уу, Чингисийн төрийг шүтэх юм уу? Өөрөөр хэлбэл нүгэл юм уу, буян юм уу? Чингисийн төрийг 10 цагаан буйны орон болвол буян үлдэх гэж байгаа бол яаралтай Чингисийн төрийг мандуулах энэ намын хормын гандан төслийн эдийн хашаанд гандан төслийн эддээ энэ 6 сарын 17-оос эхлүүлнэ гэсэн энэ зүйлийг бидний шаардсан энэ шаардлагыг яаралтай биелүүл. Алтан нарыг алгаараа хааж удахгүй монголчууд эзэд мандна гэсэн бол энэ цагтаа манднаа, сэргэнэ гэсэн цагтаа сэрсэн. Хамгийн гол нь та нар нүгэл буйныг номлох ёстой улсууд эсрэгээр нь номлож ирснээс өнөө 10 цагаан буйныг эхлүүлсэн Чингисийн Монгол манднаа, дэлхийн ертөнц ийм аюултай байна. Энэ аюулаас монголчууд ингэж аврах юм а гэдэг хүчин гарч ирсэн. Тэр бүхний яриа цуглуулга надад байгаа. Түүнийг одоо Монголын ард түмэн хэлэлцэх цаг нь ирсэн. Одоо үүнээс хойш та нар Монголыг цааш дороотурч болохгүй. Тийм учраас энэ хурлыг эхлүүлэхийн тулд одоо бид нар энэ зүйлийг хэлцхийн тулд энэ хурлыг эхлүүлнэ. Та нар энэ буйны мөнгийг энэ ариун буйны үйлдэнд нь зарцуулаа гэдэг зүйлийг шаардаж маргааш тэгээд нүгэл буюу юу юм бэ гэдгийг танилцуулж чанга хэрэгштэй хашаанд суун тэндээс та бүхэн ирж үзээрэй, хараарай. Нэг дайсан тал хоёр талын дайсан окопонтой ингээд байх шаардлагагүй. Одоо юу болоод энэ усруу яагаад энэ гэдгийг ил тод ярих хэрэгтэй. Тийм учраас дамнармаа ч гэсэн энд хурцлж санал бодлоо бас давхар солилцоод явбал энэ маань илүү үр дүнгээ хүргэн шүү. Бусдаар бол ингээд цагдаа болоод муур хулган шиг ийм ачаач юм болоод ард түмний алиар хямруулахад энэс шамруулж болохгүй шүү. Өнөөдөр 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гандан ээлд орсон чинь оруулахгүй байна. Яагаад оруулахгүй байгаа юм бэ? Бид нар ийм айдастай нам оруулж идэх ороод энэ нөө 3 хүн байгаа. Ороод. Надад хоёрны юутай хүмүүс ороод байна. Хайд гоо. Тэгээд гоо. Яа. Шинэ энэ Би гандандаа орж ирж штэ. Таны цогор зам гэдэг гэсэн. Надад сууж энэ гандан төржгөр хайртай юм байна. Тэгж штэ одоо өнөөдөр тэгж байна. Үнийг тэгж яргаж авч явдаг чи яаж байгаа? Талтлаас нь зурцуулгаад. Яаж яргаж байгаа юм үнийг? Монголын ард түмэн зовлонгоо даахгүй дийлэхгүй болчихсон. Та нар зовлонгоос ангижурна гэдэг өнөөдрийн хүртэл итгэдэг хүлээсэн. Гэхдээ өнөөдөр зовлон олон хэсэд байхад одоо бид нар яг хаа ирэх цаг ингээ бүгдийг гаргахыг чи харъя. Яг ингээ бүгдийг гаргахыг чи харъя. Ингээ бүгдийг гаргахгүй цогёрлоомаа. Цогёрлоомаа. Зэрэгчүүдээ мань ингэсэн үү? Буута цагдаа хөлсөлсөн зандалчид гандан бүрэн эзэгнээд буйны өргөллийг харгислалд зориулж зэвсэглэлд зарцуулах болжээ. Чингисийн Монголыг хятадын мэдэлд тушаасан гэмтнүүд гандан дүүрлээд Чингисийн төрөө мандуулахын төлөө боссон ээжүүдийг яргалан ганданг ярахын орон болгож байна. Гэвч Монголын заяа босоо юм. Босоо заяат монголчууд ямар ч яргаллыг туулаад авдаг юм. Ямар ч доройтлоос өндийгөөд босдог юм. Тийм л босоо заяа дүрсээ монгол ээжүүд амиан золин хамгаалдаг юм. Тэгэл дандаа ингээд хөөж туугаал чирж гулдраал ингээд гаргадаг байхгүй юу? Илгүүрээд байна шүү дээ. Тэгвэл тэр төр гэдэг чинь засаг гэдэг чинь юу байдгийг тийм үү? Засаг гэдэг чинь засах ухаан байна да. Тийм үү? Тэгвэл төр нь эрчүүд нь юм аа, засаг нь бүсгүүчүүд нь юм аа гэдэг шүү дээ тийм үү? Тэгэхээр зэрэг засах ухаан хэдий байсан ч гэсэн тэр сүр хүч нь буюу тэр төр нь байхгүй байгаа даа шүү дээ. Төр гэдгийг би хүч чадал гэж ойлгодог. Сүр жавхлан гэж ойлгодог байхгүй юу? Тэгэхээр тэр сүрэн чалга, жавхаан чалга, хүчин чалга, чадлан чалга. Тэгэхээр зэрэг арга билэг хослно гэдэг чинь тэр сүр хүч жавхаан байсан ч гэсэн за энэ аргаар яваад энэ зүйлийг асуух юм байна шүү. За би тэгвэл ингэж асууна. Гэт ингээд тэр нэг сүртэйхэн асуухлааш зэрэг нэг чан шацаагалддаг гэдэг үлөө те. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг хослуулж нийлүүлэх ёстой л гэж үздэг байгаа байхгүй. Арга билэг хослно гэдгийг. Тэгээд арга нь юм байна. Энэ одоо би жишээлбэл хүчээ өгье гэдэг чинь танд хамгийн гол нь би танд хүчээ өгөх гээд байгаа маа те. Та өөрийнхөө ухаанаар зохицуулаа л гэж би хэлээд байгаа шүү дээ.
Төр шашнаан цэвэрлэх үйл хэрэгт бүх ард түмнээ уриалахын учир нь маа одөглмээс эх орноо цэвэрлэж хятадын засгийн газрын иргэшээлээс төр засгаан чөлөөлөхийн тулд ирлээ. Тэгээд зайлвал тэр ялын нөрүүлж хариуцлагын тооц бидэрсэнд бас одоо боломж нь алдгийн бол шинжлээд энэ бузар улаан муухай юмнаас нь холдуулчаад мөрөөрөө явъя. Болохгүй бол энэний хадгалаа өхөн хөтлөлт хэлж гэдэг ийм л хоёрхан залбирал байж байна. Зурлын гол бас нь болохгүй байхгүй. Шүтэний хандангийн шүтэний юм би зурлын гол болоход би тэр зүрхсах байгаа шүү. Сайн буянгийн нэргүү хамбын гомдлыг барагдуулахын тулд Дэмбэрлийн чойжим самбын хэргийг шүүе. Дажин болж дундаан хагаралцсан шажин номын хэргийг шүүн таслах хүчин тав гизэх төрийн хар хүний залгамж халаа танаас өөр хинч энэ ертөнцид алгаа. Тиймээс тэртех 13 дугаар зууны түүхэн энэ цагийн Монгол хүн та бас давтаж бэлгүү номч өвгдийнхөө адилаар самуурсан шашны хэргийг таслан шийтгэнэ. Эстэгвэс Бурхан багшийн шав ховрог шүтэний өмнө зулын гол болж Тэнгэр бурхтыг хилэгнүүлэн Монголыг минь төвөөхвэ. Шажин номон тэгтлэн самууруулсан самуу нэгний гэмтүүлтлээс болж саруу тухайд зон олон минь бодонгуурч сайхан Монгол орн минь сүйдэхвэ. Тиймээс Чингисийн Монголын сүр хүчийг хүмүүний ертөнцид сургамжлан таниулагч төрийн хар хүн Монгол эр хүн танаа ийм нэгэн хэргийг өчөн мэдүүлсэвэ. Монголчууд соён гэгэрлэр л юмыг өөрчилдөг болвол тэр эзэд нь яхаарахгүй малчтаа эзэд нь хүрээд ирлээ. Одоо юм эхлэн тавигдлаа үр суулгана гэдэг чинь цаашаа ургаж нахаад зэсгэж ингэж дэлбэлж байгаад цамбрааг өгч цэцэг үр жимсуудад ингээд бүрхдэг тий. Тэгэхээр тэр үр жимсийг ургуулах гэж ярьж байгаа гэж ойлгож байгаа байхгүй юу тий. Одоо бид нар нэгэнтээ тэр эзэд нь хүрээд ирлээ. Бүр хутгтын нутгаас хүрээд ирлээ тий. Тэгээ бүр ингэж яг тэр тэнгэрийн зарагтай нийлээд бүр яг эрслэн босооч гэдэг яг энэ захиалгын дугуй эрслэн босоод ирж байгаа байхгүй юу? Эрслэн босоод л зарлаг дээр юу гэж байгаа лээ? Мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарлаг. Үнэмлэхүйн дээд мөнх тэнгэр, хамгийн дээд мөнх тэнгэр, хүндлэхүйн дээд мөнх тэнгэр, 55 цагаан тэнгэр, 44 хар тэнгэр, улаан ядам, улаан ямандаг, улаан жамсран, улаан бэгз, их 5 дамжин чойжо, 75 хар махкал, 5 хаан буюу гунга, 5 баран хаан, 8 лусын эсдүүдээс Монголын бүх ард түмэнд зарлиг болгох нь. Мөнх тэнгэрийн сойрхолтой, хөх оршихуйн зарлагтай, хөх ортны өлгийн нутагт хүмүүн заяаны дээд болсон хөх Монголын үр садад сонирдуулах нь. Хамгийн цулмагч хар илхтэн, харь нутгийн өмхий илхтэнтэй хөх Монголыг устгах атгах санааг өөрдөж ариун дагшин гал голомтод чинь аюул дэлдэн ойртсныг анхааруулъя. Хөх Монголын үр сад та бүхэн ахуй турвал сан өмөрч эв ухаан зоргоон хөвчлөн эх нутаг тэнгэр заяаны хан төлөө эвлэн нэгдэж босох цаг чинь ирлээ. Монгол түмний зам заяа сэтгэлийг дээд тэнгэр бурхад сахиуснууд тэгшитгэн тэнцүүлж зааж буй бүү март. Дээд тэнгэр бурхад сахиус нарын зарлиг дагсан хэм бүхэн мандан бадарч өөдлөн дэвшин. Зарлиг сүрсэн хэм бүхэн уруудан дороотож 9 үеэрээ хар там дурхыг мэдтгвэ. Гэсэн ийм зарлиг дээрээс бууж ирсэн байна. Зарлиг буулах үйл ажиллагаа ихэнх одоо маш амжилттай тавигдлаа. За ямар үйл ажиллагаа болсон бэ гэхээр зэрэг эзэн богд Чингис хааныхаа зургийг өргөж авч яваад хойно зарлигаа бариад тэгээд хойно 9 түг тийм ээ хүмүүсийг бариулаад ингээд ерөөхдөө Ялтын талбайгаас төрийн ордон буюу тийм Сүхбаатарын талбайг тойроод буцаж яваад ихтлгүүрийн хажуудлаар буцаж ингэж явсараад эргээд одоо Ялтын талбай дээр ирсэн баг. Одоо бидэнд энэ Сүхбаатарын талбайгаас өөр очих газар байхгүй шүү дээ. Би энэ 30-90 малчнаа дагуулад хаана очих юм бэ? Эргээд бид нарт очих газар байхгүй. Бидний газрыг эдгээр лиценз нэрээр худалдсан. Бид очих газар байхгүй учраас бид эндээ л байна. Өөр арга байхгүй. Нэг болвол энэ их тэнгэрийн амаа чөлөөлж өгөө. Тэнд ч очиж малаа маллаа.
сайхан хангаа юм аа. Би тэдийн оторд гарсны хэрэгч бүтлээ дээ, бүтлээ.